баярын мэд хайртай шүү гэж хүндэтгсэн Сайн байна уу ээжээ гэж эхлүүлсэн 3 нүр гараар бичсэн захидал ээжтэй захидал бичээрээ аймгийн хуралдааны насан туршидтын төрөлд тэргүүлжээ. Долгор жав айлын отхон охин ба түүний ээжийн ангир шар уургаж хөхүүлж амжилгүй энэ хорвоогоос буцжээ. Бяцхан жаахан 3 настай охин ах эгч нарын дунд гүйж явсан нэг л өдөр түүнийг нутгийн залуу гэр бүлд өргөж авсан байна. Ийхүү төрүүлсэн хийгээд өсгөж бойжуулсан хоёр ижидээ өдөр бүр хэлхийг хүсдэг үгээ загтлаар илгээж шүлгэн сувраг босгосон нь хүний сэтгэлд ийхүү хүрчээ. Хүн байхын тулд ижидийн загтлыг бичсэн. Өнөөдөр тэгээд хараа сууж явах баярлсан. Айгүйх баярлсан. За болоодоо нэг удаа бас одоо олон удаа баярлуулж одоо бас ингэж байхгүй ч гэсэн баярлуулж чадчихандаа гэж би айгүйх өнгөрсөн өөрөөр. Ээж хүн загтал бичнэ гэдэг бол одоо гिचнээ байхгүй байсан ч гэсэн тэр хүнд өдөр тутам хэлмээр байгаа үг тэгээ санаж бодож байгаа юм болгоно яг уу хэлий яриа гэсэн хүний сэтгэлийн нэг угаас гардаг нэг тийм зүйл байдаг тий. Би өргөдөө хоёр ээжээ өргөдөө миний дэрэгт юм байдсан болов гэж яагаад төгтөн зэрэг за одоо тэгдэм билүү ингэдэм билүү гэж бодож явах юм ер нь амьдралын ямар хүнд хэцүү шалгуур тэр болгонд л над зовсон зүдэрсэн болгонд за их юмны дараа ээж ааныг бодчихоор жигдрээ явчихдаг байхгүй юу. Тэгээд нодонгоос хойш ерөөдөө нэг хийжтэй ер нь цагтл бичээгүй ер нь шүлгийн төвдөр барьж яваагүй. Энэ жил ээжтэй цагтл бичих хуралдаанд орё гэж одоо Оросноос цагтл бичсэний дараахаас ахуулаад айгүй гой юм айгүй тохиолдод байгаа байхгүй юу. Одоо би ээж гэдэг хүнийг юугаар зүүрлэхийг би мэддэг. Яагаад гэвэл тэр хүнтэй зүүрлэхийг мэдлэхэд байхгүй ч гэсэн одоо хүртэл тэр зүүрлэж чаддгүй. Яагаад чаддгүй. Уралдааны тэргүүн байрын шагналд Архангай аймгийн нийтийн номын сан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн сайн оюутс салбар зөвлөл Арангайн толь сонин хамтран ээжтэй захидал бичээрээ уралдааныг зохион байгуулж шалгарсан захидлуудыг энэ сарын 9-ний өдөр уншиж танилцууллаа. Ээжтэй эмээдээ сэтгэлийн үгээ дайж бичсэн чин сэтгэлийн үг бүхий 300 гаруй захидал ирснээс сурагч насны ангилалд Эрдэнэ булган сумын 1-р сургуулийн сурагч Инхчингийн захиа тэргүүлсэн бол сурагч Гүндэгмаа Дашним Ичин хорлоо нарын захиа удаалж Бадам хатны захиа онцлог захидал болсон юм а. Өмнө л хороо ээжтэй захидал бичих уралдаанд оролцоод яг ээжтэй би зориулж бичсэн. Харин энэ жил хороо миний нэг онцлог юу болохоор би эмээдээ зориулж бичсэн. Ээжээс минь өөрсгөө хайраар намайг ингээ өсгөж үдэ зэрэгтэй 1-р ангиас минь хойш одоо 11 жил би эмээ дээрээ сургуульд сураад эмээгэндээ ингээд үдэ зэрэгтэй хүн болж өссөн. Тэгээд би эмээдээ зориулж шууд энэ захидлын өдөр дөнжийг хараад тэгээд би бас эмээдээ л бичих ёстой. Энэ удаа би эмээдээ бичье гэж бодоод тэгээд сэтгэл маань шулуудан эмээдээ бичсэн байгаа. Ер нь эмээгийнхаа тэр их хайрыг бодоод ер нь юутай зүршгүй яг миний бодлоор болохоор юм центэн дээр цэцэг урахтай адил гэж би бодоод тэгээд ер нь аль болох эмээгийнхаа тэр хайрыг яг юугаар зүрлэх вэ гэж маш их бодсны эцэст тэгээд ингээд өөртөө байгаа сэтгэлдээ тээж авсан бодолтой бодож авсан үгээ харамгүй ингээд захидалтай болгохыг хичээсэн. Манай ээж бол малчин, сайлчин тэгээд бас давхар үр хөвгтүүдэд авч явах тийм дайтай их тэгээд би ээжээгээ хэдийн юм зэрэг авч явах чадах. Тэгээд хүч чадалтай тийм зоригтой шулуун хүн гэж би бодлоо. Ээжтэй нөгөө нэг загтал бичгтээ сандраад тэгээ айгаад бичгүү яхаа гэж удаан бодлоо. Тэгээд хамгийн эцэлт нь би бичгээр болсон. Би өөрийгөө биш үр хөвгтэйгаа гэлэн сэтгэлийн их бодлоо. Уралдааны насан туршидтын ангилалд Эрдэнэ булган сумын 5-р багийн Долгор жавын захиа тэргүүн байрт орж 13-р цэцэрлэгийн арга зүйч оюун сүрэн Хашаат сумын эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан оюун түлхүүрийн захидлууд удаах байруудад орсон юм а. Энэхүү уралдааныг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, ээжтэй сэтгэл зүрхнийхээ үгийг захидлаар дамжуулан хүргэх боломжийг хүн бүрт олгох, захидал харилцааны соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор 20 гаруй жил зохион байгуулж байна.